Сайн байцгаана уу хүндэт сонсогчдоо. Эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүд татагдах байдал нь хувь хүний онцлог, амьдралын хэв маяг сонирхол, үнэт зүйлсээс хамаарч ялгаатай байдаг гэсэн хэдий ч нийтлэг хандлагууд дараах үндсэн хэсгүүдээр тайлбарлаж болно. Энгийн байгалийн төрхтөө эмэгтэйчүүдэд хэд боддоггүй өөрийнхөө үзэсгэлэнтэй арьс үс бие сайтар арчилдаг эмэгтэйчүүдэд илүү татагддаг байх нэ. Эрүүл амьдралын хэв маягтай өөрийгөө зөв арчилдаг спортлог, гуайлаг биетэй эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн сонирхлыг татдаг байх нэ. Эрч хүчтэй цоглог төрх эерэг энерги цацруулж инээмсэглэн үзэсгэлэнтэй харагддаг эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй дур булаам харагддаг байдалд нь татагддаг. Зөгцсөн хувцлал загварын мэдрэмжтэй тухайн орчин нөхцөлдөө тохирсон хувцлаж чаддаг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдэд сэтгэл татам байдаг. Эерэг хөгжилтэй зан ааштай инээмсэглэн хошин шогийн мэдрэмжтэй байдал нь харилцааг илүү амар, хялбар, таатай болгодог. Өөртөө итгэлтэй бие даасан өөрийн үзэл бодолтой үнэнч өөрийнхөө үн цэнийг мэддэг эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүд татагддаг. Өөртөө болон бусдад анхаарал тавьдаг хүнд хандахдаа дулаан зөөлөн зан гаргадаг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн хайрыг татдаг. Тууштай зан чанар нь харилцаандаа тогтвортой, итгэл даахуйц найдвартай эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн хувьд үн цэнэтэй байдаг. Эрэгтэй хүнийг ойлгож дэмждэг, хүндэлдэг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдэд маш их таалагддаг байх нэ. Эрүүл, спортлог, амьдралын хэв маягийг эрхэмлдэг фитнес, гүйлт, йог, усан спорт гэх мэтчлэн хичээлдэг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн анхаарлыг татдаг байх нэ. Урлаг, хөгжим, зураг, бүжиг, гэрэл зураг зэрэг сонирхдаг эмэгтэйчүүд харилцааг илүү сонирхолтой бүтээлч болгодог. Ном унших, мэдлэгээ хэлэх дуртай, уюунлаг, ухаалаг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн сонирхлыг татдаг нь элбгэ. Хүүхдүүд эцэг их гэр бүлийн халуун дулаан ур амьсгал анхаарал хандуулдаг эмэгтэйчүүд итгэл төрүүлдэг. Аялал зугаалах, сонирхдаг, шин газар үзэх, байгальд аялах, явган аялал, усан спорт, экстрим спортоор хичээллэх дуртай эмэгтэйчүүд адал явдал дуртай эрчүүд маш их таалагддаг. Дасан зохицох чадвартай аяллаа үед төлөвлөгөө өөрчлөгдөх, гинтийн зүйлс тохиолдох үед тайван байж альва зүйлс зохицох чаддаг эмэгтэйчүүдтэй аялал зугаалах хийхэд амар байдаг. Фото зураг авах дурсамж бүтээх сонирхолтой аяллаа дурсамжийг хадгалах шин газруудыг судлах дуртай байх нь хамтын аяллыг илүү сонирхолтой болгодог байх нэ. Аяллаа үеэр амттай хоол бэлтгэж шин амт таних дуртай байх нь эрэгтэйчүүдэд маш их таалагддаг. Харилцааны хандлага, урт хугацааны холбоо, нээлттэй ойлголцож чаддаг байдал, харилцан итгэлцэл, дотн яриа өрнүүлэх чадвартай байх нь урт хугацааны харилцааны үндэс болдог. Гинтийн зүйлд бэлэн уян хатан байдалтай байх, харилцаанд гинтийн асуудал гарч болохч уян хатан ухаалаг шийдвэр гаргаж чаддаг байх нь эмэгтэйчүүд итгэл төрүүлдэг. Дэмжлэг үзүүлэх, хамтдаа хөгжих сонирхолтой байх, хоёулаа хамтдаа өсөж хөгжихийг хүсдэг, нэгнээ урамшуулж дэмждэг, харилцаа хамгийн бат бөх байдаг, романтик уур амьсгал бүрдүүлдэг, гинтийн жижиг бэлэг, халуун дулаан үгс, халамжтай үйлдэлүүд нь харилцааг илүү дотн болгодог. Гадаад төрхөөрөө энгийн эмэгтэйлэг эрүүл сайхан арчилсан төрхтэй байх. Зан чанарын хувьд хөгжилтөө, өөртөө итгэлтэй, халамжтай үнэнч байх. Хобби сонирхлын хувьд спортлог, уран бүтээлч, уюунлаг, гэр бүлийн үн цэнийг ойлгодог байх. Аялал зугаалгалт дуртай, адал явдалд бэлэн, шин зүйлд нээлттэй байх. Харилцааны хувьд ойлголцох чадвартай, урт хугацааны үнэт зүйлсийг хуваалцдаг байх. Эдгээр чанаруудыг өөртөө хөгжүүлж онцгой байдлаа татдах нь эрэгтэйчүүдийн анхаарлыг татдаг байх нэ.
Танд санал хэр нийцэж байна вэ? Комент хэсэгт сэтгэлээ бичиж үлдээгээрэй. Та лайк, subscribe дараад бусдад бас түгээгээрэй. Сайхан сэтгэлийн комент бичиж үлдээж байгаарай. Баярлалаа.